За сайн бацгаана уу. Өнөөдөр миний day 3 Пукетэд ирээд 3 дахь аялал Камала бич дээрээс үргэлжилж байна. За тэгэхээр өдрийн мэнд төргий. Өнөөдөр Камала дээр 32 градусын халуун байна. Одоо цаг 12 цаг 56 минут болчихно. Бид дөнгөж сая ирлээ. Далайн түвшнөөс дээш 24 м-т сууж байна. За Камала иргэн нь бол Пукетийн баруун иргэд байрладаг. Гэр бүлээрээ явж байгаа хүмүүст ирэхэд маш тохиромжтой. Нам гүм, амар амгалан байдлыг эрхэмсэн ирэг гэдгээрээ ерөнхийдөө алдартай юм байна. Тэнд бас 2004 оны 12 сарын 26-нд билүү дээ. Энэтхэгийн далайн газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами энэ хавьд нэлээд дайраад энэ Камала ирэг дээр маш их хохирол учруулж ирсэн тийм хүүхдээ юм байна. Өнөөдрийн хувьд бол сайхан ингээд бич дээр өдрийг өнгөрүүлэх нэ энэ аваараа хоол идээд энэ аваараа ус далайн усан цогой шигээд өдөржингөө энэ гоё байжгаад тэгээд оройхон билүүгээ боцох төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр өглөө воркаут хийж амжаагүй шууд гараад ирсэн. Өчтөр орой Монголоос тест академийн ирээд тест тоглоё гээд бас өчтөр тест тоглоод оройтой видеого эдитлж бас амжаагүй унтаад өнөөдөр өглөөд дуусглаа. Одоо тэгээ пост оруулаад. Тэгээ орой харж байгаад өнөөдрийнхөө видеонуудыг эдитлээд пост оруулна да. Тэгээд өнөөдөр ямарч харж байгаад мөр хийх санаатай байна. Мөр нүднэ. Ямарч энэ ч нэг жоохон амарч байгаа тийм. Харж воркаут хийнэ. Ямарч таслаагүй. Тэгээ хоёр хийсэн байгаа. Өчтөр цэж хийсэн байгаа. Цэж хийсэн өчтөр Мариат орсон, оройн тест тоглосон, өчтөр өстэй маш их активити хийсэн. Өнөөдөр одоо дахиад амгалан. Өнөөдөр бүр амар төвчлээ. Ямар ч хэсэг чимрэг ороод цаг 30 минут хугацаа. Ороос газ начинэлж. 30 минутгүй л цаг воркаут дуусаа 10 цагт. За өнөөдрөөсөө ам үлдсэл амжиж орж ирлээ. 10-аас нь залгах хаад юм. Хагас нь амжиж ирчих гэсэн цагтаа болдог. Тэгээд челленж эхлүүлсэн чинь бас хийхгүй байна гэхээр цаанаас өөрийгөө мурч авчихсан. Хийсэн бол дуусах хэрэгтэй шүү дээ. Нэг ч өдөр алгасгүй гэж юм шүү дээ. Нэг ч өдөр алгасгүй гэсэн. Ямар ч үсэн хийсэн. Хийн гэдгийг л чухал. Зөвч вэ, бурууч вэ? Чиглэл ямар нэг юм чинь зөвч вэ, бурууч вэ гэж хийхгүй ч шүү дээ.